За би танаас та бүдээс нэг асуултыг асуумаар. Та Бурхныг таних уу? Аль эсвэл мэдэх үү? Та Бурхныг таних уу? Аль эсвэл та Бурхныг мэдэх үү? Би танд нэг түүхийг ярьж өгье л да. Энэ яг болсон түүх юм байлаа. Нэг айгүй амар бороотой ширүүн бороотой аваад цэглэнтэй тийм ширүүн бороотой өдөр нэг айлын хаалгыг нэг настай эмэгтэй нэг залуутай хамт явж байгаа төгссөн юм л да. Нэг айлын хаалгыг тэр хоёр хүн төгссөн гэсэн. Тэгээд нөгөө айлын эзэн нөгөө хаалгыг онгоолгоод настай эмэгтэй настай биш тэр залуу хоёрыг битэрийг ингээ оруулаач гэжтэй тий гадаа айгүйх ингээд бороотой юм юу байна бидний гэртээ оруулаач гэдгсэн ба. Харин нөгөө залуу болохоор гадаа айгүйх бороо орж ирсэн учраас яг ч тэр нөгөө айгүй цааргалаад тэр хүмүүсийг оруулмаар санагдсан юм л да. Тэгээ оруулаад. Гэхдээ бороо орж байгаа учраас эргэж хараад нөгөө шүхэр идэх савнаас шүхэр авч өгөх гээд эргэсэн юм л да. Гэтэл нөгөө шүхрийн сав дотор хоёр өөр янзын шүхэр байсан. Нэг нь болохоор нэг айгүй гоё чамн үнэтэй тийм шүхрээс нөгөөх нь болохоор зүгээр ингийн жоохон муудчихсан, хуучирсан тийм шүхрээс. Тэгээд нөгөө залуу болохоор нөгөө явуулын танхим учраас бас бинийг л хүчигээд юу гэж сайнгаа өгөөдгээд муугаа өгөөд явсан. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө залууд илгээмж ирсэн. Нөгөө илгээмж нь юу байсан бэ гэхээр нөгөө шүхрийн хамт нэгэн цагтал байсан. Тэр цагтлыг уншихад та ингээд биднийхтэй бороотой бицүү үед та шүхрээ өгч бидний тасалсанд баярлалаа. Тэр хүн гэртээ оруулаа гэж тийм. Тэгсэн ч гэсэн тэр хүн ийдэлтэйгээр та ингээд бидний тусалсанд баярлалаа, шүхрээ өгсөнд баярлалаа гэж өөрийнхөө нэрийг бичсэн байсан. Английн хатан хаан Элизабет гэсэн байсан. Тэгээд яагаад оноо ярьлаар та яг миний асуултын утга учрыг ойлгож байгаа тийм. Юу асууж байгаа гэж. Тэгээд тэр хүн бол Английн хатан хаан гэдгийг бол мэдэн шүү дээ тийм. Ямар хүн байдгүй гэдгийг мэднэ. Гэхдээ тэр орой өөр хаалган дээр эртэн ирсэн тэр Английн хатан хааныг таних. Яг бидний амьдрал ч гэсэн яг ийм юм болдог тийм. Бурхан яг хинбэ гэдгийг бид нар заримдаа танихгүй тийм үргэлжлэж байдаг. Тийм болохоор өнөөдөр нэг ишлэлийг хамтдаа уншицгаая. Матай намын 16 дугаар бүлгээр хамтдаа харцгаая. Тэгээд би танд эндээс уншиж өгье. 13-17. Гарч нүдээр манай хүн Библиэд явж байна. Утаснаас харж байна тийм. За энэ ишлэлийг бол одоо пастор чинь баг нэрээ айгүй олон удаа сургаал заасан доо. Тэгээ би бас яг энэ ишлэлийг татчлаа. Тэгээд ямар ч гэсэн дахин нэг ишлэл яригдж байгаа ч гэсэндээ энэ ишлэл болгон өөр нэг зүйлийг яг дандаа ярьж идэг. Тийм учраас бид нар хамтдаа сая эндээс орчих. Есүс Цезар Филиппийн нутагт очих үедээ шамнараас хүмүүс хүний хүү хэн гэж ярьж байна гэж асуув. Тэгэхэд зарим баптизм хүртээгч Иохан, зарим нь Илия, харин зарим нь Иремья иш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд тэр. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэн Симон Петр. Та бол Христ, амьд Бурхны хүү мөн гэв. Есүс түүнд хариулна. Барианы Симон, чи өрөөлтэй. Учир нь үүнийг чамд махцус чинь биш, харин Тэнгэр дэх миний эцэг илчилсэн юм аа гэсэн. Амен. Тэгээ яг энэ цаг үеийг харах юм бол Есүс 3 жилийн туршид үйлчлээ гэж явсан байна. Есүс газар сайгүй сургаалаа зааж, газар сайгүй хүмүүсийг эдгэж, гайхамшгуудыг үйлдэж явсан байна. Харин гэхдээ хүмүүс Есүсийг яг хинбэ гэдгийг харах нь таниагүй. Яг энэ дээр хэлж байгаачлан хүмүүс юу гэж ярьж ирсэн бэ гэхлээр энэ бол баптизм хүртээгч байна гэж ярьж ирсэн. Баптизм хүртээгч гэдэг бол энэ хүн ямар нэгэн тийм одоо зөв жишээ үзүүлэгч тэр нэгэн байна гэж ярьж ирсэн гэсэн. Тухайн хүмүүс яг аврагч эзэн Бурхан гэдгээр нь ерөөсөө таниагүй гэсэн. Харин түүнтэй хамт явж исэн ойр дотн бүр явж исэн 12 дагалдагч хүртэл таниагүй. 11 дагалдагч хүртэл таниагүй. Зүгээр л энэ бол үнэхээр гайхамшигтай юм байна. Энэ бол үнэн зүйл ярьдаг юм байна. Үнэ энэ хүнийг дагаад байвал би ер нь болох юм байна гэсэн магадгүй тийм ойлголттой явж исэн юм шиг. Яг хинбэ гэдгийг таниагүй. Харин зүгээр Есүсийн талаар мэддэг байсан
шүү гэдэг. Тэгээд харин хэн мэдчихсэн бэ? Тэр олон хүн дундаас ганцхан Петр л түүнийг мэдчихсэн. Петр тэгээд энэ ишлэлээр гарч байгаа ч юу гэж хэлсэн бэ гэхээр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэн Симон Петр. Та бол Христ амьд бурхны хүү мөн гэсэн. Тэгээд яг үүний хариуд Есүс эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр барианы Симоно чи өрөөлтэй гэж хэлсэн. Үнэхээр бурхныг таньдаг хүн, бурхныг мэддэг хүн гэхээр өрөөлтэй юм. Тэгээд өнөөдрийн эзэн үгийг тань хуваалцдаг. Бидний зүгээр бурхныг мэдлэг бол хангалтгүй юм. Харин түүнийг таньж мэдэж түүнийг үнэхээр зүрх сэтгэлдээ хүлээж авах нь аюул чухал юм аа гэдгийг ярихыг хүсэж байгаа. Тэгээд нэг зүгээр жишээг бас хамтдаа хуваалцсан та тийм. За нараа жишээ. Нарааг одоо гэрлээ мэдэх үү? Мэднэ тийм. Мужаас мэднэ тийм. Би бас тодорхой хэмжээнд нарааг мэднэ. Гэхдээ суугийн нарааг бол юм бэ гэдэг нь үнэхээр сайн мэднэ. Яа тэгвэл бас манай ч хандлаад хэдэн жил болж байгаа одоо 10 жил болчихж байгаа тийм. Хамтдаа нэг гэр бүл одоо хамт амьдраад 10 жил болчихж байгаа учраас суугийн бол нарааг таньна гэсэн. Юунд дуртай тийм шүүн унтахтаа хөрдгөө ёо. Ямар хоолнд дуртай гэдэг бүх зүйлийг мэдчихэв. Яг үүнтэй ижилхэн бид бас бурхныг яг үнэхээр гүн гүнзгий мэдэх хэрэгтэй. Тэгээд мэдхийн тулд бас бид нар бурхантай харилцаатай байх хэрэгтэй. Тийм учраас би бас нэг зүгээр харьцуултыг бас гаргасан байна. Бурхныг мэдэх зүгээр тэ толгойдоо мэдэх нэг өөр, харин бурхныг үнэхээр зүрх сэтгэлдээ таньж мэдэх бас нэг өөр. Энэ хоёр ойлголт хоорондоо маш асар зөрүүтэй ялгаатай байдаг. Тэгээд олон итгэгч хүмүүсийн амьдралдаас нэг харж болдог. Бид нар цуглаанд явж ирэхдээ харин бурхныг таньсан хүн нэг өөр. Үүний хүмүүсийн амьдралаар харагдчихдаг. Бурхныг мэддэг хүн бас өөр. Яг цуглаанд явж байгаа хүмүүсээр харах юм бол энэ хоёр нь шал өөр тийм үр дагавартай үр жимсийг харуулж байдаг. Бид зүгээр олон зүйлийг ярьж болно л доо бид эндээс өөр хэдхэн зүйлийг чигсэн хэлсэн байна. Үнэхээр бурхныг таньж мэдсэн хүн бол бурхныг хайрладаг, бурхныг үнэхээр зүрх сэтгэлдээ таньж мэдсэн юм бол бурхныг үнэхээр хайрладаг. Үнэхээр бурхан хайрмаа гэдгийг тэр мэдсэн байдаг. Хайрмаа гэдгийг тэр үнэхээр таньж ойлгосон байдаг. Тийм учраас тэр бусдыг хайрладаг, бас бурхныг хайрладаг, бусдыг бас уурчилдаг. Тэг хин нэгэн ямар нэгэн байдлаар түүнийг уучлахааргүй гомдоосон байсан ч гэсэндээ бурхныг үнэхээр таньж мэдсэн бол хэцүү байсан ч гэсэндээ уучлах чаддаг. Яагаад гэвэл бурхан үнэхээр тэр тоо төмшгүй гин нүглээс түүнийг аварсан гэдгийг мэддэг учраас түүний үнэхээр тэр алдаа гин нүглийг уучлсан гэдгийг мэдсэн учраас таньсан учраас тэр хүн уучлах чаддаг гэсэн. Нөгөө талаараа зүгээр бурхныг толгойдоо мэддэг. Бурхан уучлалтгаа гэдгийг тийм зүгээр толгойдоо мэддэг юм бол бусдыг уучлах чаддаггүй. Магадгүй хин нэгэн тэр хүний гомдоох үед тэр хүн юусаа уучлах чаддаггүй. Дотроо зүхэлтэй дотроо гомдоо тэр хүнийг харахаар нүд нь орсдорч юм. Тийм байдалтай яваад байдаг гэсэн. Яг ийм дүр зураг ингээд бидний амьдралд бас харагдчихад. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр үнэхээр бид бурхныг таньж мэдсэн юм. Эсвэл бид зүгээр л бурхныг мэддэг юм гэдэг асуудал яваад байна гэсэн. За хоёрдугаар дараагийн зүйл нь болохоор үнэхээр бурхныг таньж мэдсэн нэгэн бол бурхнаа имэж хүндэлдэг. Бурхнаас имээдэг. Би энэ буруу зүйлийг хийж болохгүй шүү гэдтэй. Магадгүй ганцаараа сууж ирсэн ч гэсэндээ бурхан намайг харж байгаа гэсэн зүрх сэтгэлээр гэм нүгэл алдаа гэм буруу хийдэггүй гэсэн. Харин зүгээр бурхныг мэддэг бол дур зоргоор хайрлаж байна. Бурхныг мэднэ. Гэхдээ зүгээр үлдээл явчихдаг. Нөгөө алдаа гэм нүглээтэй үлдээл явчихдаг. Бас дараагийн нэг жишээ бол бурханд даруугаар үйлчлдэг. Бурхныг таньж мэдсэн юм бол тэ зүгээр
урьдчилмаар гэсэн тийм зүрх сэтгэлээр даруй зүрх сэтгэлээр магадгүй зарим нэг хүмүүс нууцгаагаар тий хэн нэгний өмнө бүрээд чадахгүй би ийм зүйл хийж байгаа шүү гэж хэлэхгүйгээр ч гэсэндээ нууцгаагаар даруйнаар үлжлээ явж идэг. Бас тэгвэл нөгөө төлөв юм байна. Бурхны мэддэг хүн бол өөр дээрээ л төлөвчтэй. Бурханд үйлчлэх. Бурханд үйлчлэх гэдэг нь юу юм бэ гэхээр бусдад үйлчлэх гэж байна шүү дээ. Би эндээ үйлчлэж, би эндээ хайраар үйлчлэж тэрийг хэлэх. Тэрнээс энэ урд гараад те мэдээж энийг бас хэлнэ. Ганцхан энийг хэлэхгүй гэсэн. Бурхныг зүгээр мэддэг хүн болохоор яадгүй гэхээр зүгээр өөр дээрээ төлөвчтэй. Миний юу болох вэ? Миний юу дотор нь те надад юу хэрэгтэй юм гэдэг дээрээ л төлөвчтэй. Тэр Бурханд үйлчлэх талаар, бусдад туслах талаар ерөөсөө бодохгүй гэсэн. Дараагийн нэг зүйл. Бидний амьдралд итгэж болоо гэдэг асуудал бэрхшээл ирдэггүй гэвэл бодлоо ирдэг. Адилхан л хүн юм чи үүддэг. Өнөөдөр хоёр охин маань хүртэл баг маань хүртэл урчин халуураад хоёр охиноо би гэртээ орчиж ирсэн. Яг ингээд бодох юм бол юу хүний амьдралд яг л юм хүчтэй ирдэг. Хичнээн итгэж байсан ч гэсэндээ хичнээн цуглааны ахлагч байсан ч те миний амьдралд асуудал ирдэг гэсэн. Гэсэн ч бидний амьдралд асуудал ирсэн ч тэр асуудал бэрхшээлийн донд бид нар эзэнт найцаар яг тэр итгэл дээрээ зогсож байдаг гэсэн. Үнэхээр Бурхныг таньж мэдсэн. Харин зүгээр Бурхныг мэддэггүй зүгээр мэддэг хүн. Мэддэг хүн яадаг вэ гэхээр харин Бурханд гомдолдог. Яагаад миний амьдралд ийм зүйл тохиолдож байна? Яагаад надад асуудал бэрхшээл ирж байгаа гэж гомдолдог. Харин нөгөө туйлынтэй нөгөө хүн бол Бурхныг таньж мэдсэн нэг юм бол Бурханд залбирдаг, Бурханд найддаг. Бурхан үнэхээр энэ зүйлээс намайг гаргана гэдэгт найддаг, итгэдэг, хүлээдэг, бат зогсдгоо гэсэн итгэл дотор. Ийм зүйлүүд ингээд эрт ялгаатай зүйлсүүд байдаг. Тэгэхээр би танаас дахиад асууя л да. Та үнэхээр энэ асуултыг үнэхээр дотроо бодосоо гэж үзэж. Та Бурхныг таньдгүй, эсвэл та Бурхныг мэддэггүй. Та дотроо бодосоо тий. Тэгвэл бид яаж Бурхныг илүү таньж мэдэж, яаж бид Бурхныг илүү мэдэх юм бэ? Яаж тэр Бурхныг илүү таньж мэдэн илүү бид бас үр жимстэй сайн амьдрах юм байна. Тэгэхээр бид өнөөдрийн яг уншсан ишлэлээс харах юм бол бид бүгд Петрээс суралцж байна. Петрээс тиймээс бүгд Петрээс хамтдаа суралцсан. Тэгээ би нэг 3 зүйлийг Петрээс олж авсан байгаа. Яг энэ ишлэлийг уншиж байхдаа. Нэгдүгээр нь Петр ямар дүрдүрхтэйсэн бэ гэхээр Петр үнэхээр Есүстэй үргэлж хамт байсан. Тийм учраас бид үнэхээр Бурхантай үргэлж хамт алхах хэрэгтэй гэсэн. Бурхантай хамт. Бурханыг үргэлж ирж хааж, Бурхантай үргэлж хамт алхах хэрэгтэй гэсэн. Тэгээд ер нь харах юм бол яг шинэ гэрэн дээр байгаа Үс номыг харах юм бол яг юу гэдэг чинь ингээд Есүс ингээд хаач явсан тийм Петрийг юу нэг дагуулж явж байсан. Петр, Иохан, Якоб орно. Тэр дундаа Петр маш ингэж онцгой ханддаг гэсэн. Тэгээд Петр бол Есүстэй тэр утгаараа аюу үргэлж хамт байсан гэсэн. Тийм учраас Петр Есүсийг хинбэ гэдгийг таньсан ба мэдсэн ба. Хоёрдугаарт Петр Есүсийг бүр улам илүү таньж мэдхийг хүсдэг, эрмэлздэг юм байсан. Петрийг харах юм бол аюу тийм хөдөлгөөнтэй тийм юм байсан. Тэр бүр аюу тийм одоо юу гэдэг вэ? Үйлдэлтэй. Тэг ингээд ямар нэгэн байдлаар ингээд сонирхсан юм ингээд юу яасан, эрен хаасан, өсөн хүлээсэн яг тийм нэг оролдлого аюултай юм шиг харагддаг. Библийг унших юм бол тийм учраас энэ Петрээс суралц хоёр дахь зүйл нь бидний хувьд юу вэ гэвэл үнэхээр Бурхныг таньж мэдхийг бид нар хүсдэг,
хэрэгтэй гэсэн. Бид олон зүйлээр бид таньж болно тийм. Бурхны өмнө залбирч болно, Бурхны үгнээс уншиж болно. Бид сургалтуудад сууж болно. Бид нараас Библийн сургууль олон зүйлсээс бас сурч болно. Яг энэ хүнтэй бид бас Бурхныг илүү таньж мэддэг. Тэгээд Бурхан өөрийн үгэндээ бас хэлсэн шүү дээ Иесус. Намайг хайдаг хүн олно. Намайг ирдэг хүн намайг мэдэх болно гэж хэлсэн. Би тийм одоо танигдахааргүй тийм юм бишээ гэж хэлсэн. Өөрийг хайдаг хүнд би олддгоо гэж хэлсэн байна. Тийм учраас бүгдээрээ өргөжлүүлэн. Магадгүй та өнөөдөр хүртэл эзэн яг хинбэ гэдгийг болов илүү таних гэж хичээгээд ирсэн бахалтай. Тэгсэн ч гэсэндээ бүгдээрээ өргөжлүүлээд хамтдаа улам илүү эзэн та хинбэ улам илүү танихыг хамтдаа хичээцгээе гэсэн. За тэгээд 3 дугаарт нь болохоор Петр Есүсийн үг сургаалтай бас ойр байсан. Эзний үгтэй тэр ойр байсан гэсэн. Энэ бас 3 дугаарт биднэрт юу хэлж байна гэхээр бид эзний үгтэй ойр байх хэрэгтэй. Бид Библи болох эзний үг маш сайн шинтэн унших хэрэгтэй. Бид суралцах хэрэгтэй. Бидээс ямар нэгэн тэр юу гарах хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол бид эзнийг улам илүү таньж мэдэж Бурхныг тэр таньсан амьдралаар амьдарч тий. Тэгэх юм бол бидний амьдрал дээр ч гэсэн тэр үр жимс урах нь шүү дээ тий. Түрүүний тэр ярьжсэн ч та улам илүүгээр урна гэсэн. Учирс үнэхээр та бүдгийг өрөмөрөө улам илүү эзнийг таньж мэдсэн. Үнэхээр зүрх сэтгэлтэй таньсан, ойлгосон тийм цаг байгаасаа гэж одоо тийм учирлуудтэй тийм нандин тийм цагууд энэ 17 онд үнэхээр дүүрэн байх болтгоо гэж үнэхээр өрөөж байна. Амен. Тэгээд хамгийн ер нь бол эзнийг ингээд анх итгэж болчоод улам илүү таньж мэдэх юмсан гэдэг хүслээрээ одоо бас Библийг уншаад тэгж явж байсан. Яг би 2009 онд Баян гэж сурвал олоосон сурвал би 5 сар сурахтаа улам илүү гүн гүнзгий яг тийм бас эзнийг таньж мэдсэн тийм цагууд байсан. Үнэхээр эзэн та гайхамшигтай юм аа гэдэг үнэхээр таньж мэдсэн тэр цагууд байсан. Тэгээ Библи заримдаа уншихаараа бид нэр ойлгохгүй шүү дээ. Зарим нэг одоо Левит ном зам уншихаар айгүй олон хуйлууд гардаг учраас айгүй хэцүү санагдал тий. Тэгээ яагаад чи яг тэр Левит номыг би тухайн цаг би урдан зөндөө уншсан ч гэсэндээ яг тэр уншиж явах үедээ би яг тэр юм ойлгосон байхгүй. Юу гэхээр ямар их хайртай юм бэ те бид нарт. Ийм нэг жоохон алдаа гаргачихгүй гэсэндээ тэр нарийн хуйлуудыг би намайг бичсэн гэдэг. Үнэхээр хайраа дүр нэг юм байдаг. Яг тэр Левит номыг уншиж байхдаа би үнэхээр ойлгочихсон. Тэгээ яг энэ бичсэн бид нар Бурхны үгийг унших тусмаа үнэхээр Бурхан хинбэ гэдгийг болон таньж мэддэг. Хинбэ гэдэг. Бид яг би энэтэйг харилцахдаа тийм одоо магадгүй ида бид хоёрын харилцаа тийм 4 жилийн өмнө бид бинийг таньж одоо бинийг мэддэг болсон гэсэн. 4 жилийн өмнөх одоогийн энэ дээрс харах юм бол 4 жилийн өмнөх миний эзагийн мэддэг зүйл өнөөдөр би эзагийн мэддэг 4 жилийн дараах зүйл арай өөр болчихсон байна тийм. Одоо би тодорхой хэмжээнд мэддэг болсон байгаа гэсэн. Тэгэх мэдчлээ яг хүний харилцаан дээр цаг хугацаа шаарддаг шиг тийм бидний амьдрал дээр ч гэсэн яг ингээд Бурхныг таньж мэдхэд бас тодорхой цаг хугацаа байдаг. Гэхдээ бидний бас зориул үнэхээр шаарддаг гэсэн. Тэгэхээр үнэхээр эзнийг таньж мэдцгээе. Тэгээд бас энэ нөгөө сургуулийн өмнө тавьсан асуултыг бас та дотроо үнэхээр бодоос гэж хүсэж байна. Би өнөөдөр хүртэл Бурхныг таниад яваад байгаа болоо. Би зүгээр эсвэл татгаад мэдээд яваад байгаа. Таны бас бодоос гэж хүсэж байна. Тэгээд яг өнөөдрийн ярих зүйл маань энэ төрөд дуусчих. Тэгээд би яг энэ зүйлийг та бүхэндээ хаваалцахыг хүслээ. Тэгээд өнөөдөр хамтдаа өргөжлүүлээд үнэхээр эзнийг улам илүү таньж мэдээ. Өдөр мөсөд байгаа. Өдөр босоод